За сайн мэндийн өрх мэндийн сонсогчдоо Meta podcast-ийн дараагийн дугаар буюу 10 дахь дугаар инхүү эхлэхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн дугаарт зочноор оролцож байгаа. За намайг Дорчанд гэдэг сэтгэл судлалын ухааны доктор. Тэгээд ерөнхийдөө бол 2008 оноос хойш сэтгэл судлаар сурж эхэлсэн. Тэгээд эцэст нь 23 онд дуусгасан. Тэгээд одоо бол Шихийн утга сургуульд хуулийн сэтгэл судлалын чиглэлээр хичээлүүд орж байгаа багш хүн байж байгаа. Ерөнхийдөө судалгааны чиглэлүүд маань гэх юм бол за ой санамж, анхаарал, тэгээ сэтгэл зүйн гэмтэл, за сүүлийн үед бол одоо хуулийн сэтгэл судлалын агуулгуудаар нэлээд мэргэшиж судалж байгаа да. Сэтгэл судлал гэдэг мэргэжилтэй анх хэрхэн яаж танилцсан бэ? Яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ? За би нэг удаан зорж бодсон ч юм бас байхгүй. Би яг сэтгүүлч болно гэж айгүй олон жил бодож ирсэн. Хүүхэд байхаас хойш. Тэгээд нөгөө дуулдаг, шүлэг мүлэг уншдаг тэр авьяасаа мөрдөж мөшгөөд тэгээд сэтгүүлч болно гэж бодож явж байгаад тэгээд яг конкурст өгөхдөө зэрэгцээд бараг шалгалтаа өгөхдөө зэрэгцээд очиж нөгөө сургуультаа бүртгүүлэх үедээ л сэтгэл судлал гэл гинтхэн шийдчихсэн. Тэгээд хамгийн гол нь эхлээд би сургуулаа сонгоцсон байсан. Хүмүүнлэгт заавал орно гэд. Тэгээд тэр үед яг сэтгэл судлалын анги дөнгөж нэгдээд жил болсон байсан хугацаа. Тэгээд яг сэтгэл судлалын ангитай юм байна гэж мэдээд тэгээд сэтгүүлчийн ангиуд хаа газар бас дүүрэн байсан баха угаасаа. Тэгээд сэтгүүлчээр тийм олон хүмүүс сурч хахад ер нь яг хэрэгтэй юу гэж бас бодсон байж магадгүй. Тэгээд дараачийн мэргэжлийн хайх уушигтан дээр сэтгэл судлал гарч ирсэн баха. Тэгээд сэтгэл судлаар сонгосон. Сэтгэл судлалыг сонгочоод тэгээд дахиж нэг сурын мөрөж гэж тууштай бодсон байснаа тэгтээ ямар ч гэсэн тэгээд тэрнээс хойш битүү сурлаа да. Аль 2007-8 оноос гэхэр чинь нэлээд олон жил одоо тэгээд 23 онд ерөөхдөө дууссан гэсэн тий. Тэгээд за бүр яг жинхнээсээ дуусгасан гэвэл 25 он баха баг. Дуусгасан гэдэг нэг юу гэсэн юм бол. За докторийнхоо дипломыг яг гардаж аваад. Бакалавр хамгаалсан, мастер хийсэн. За тэгээд докторийн зэргийн хүртэл хамгаалж байна тийм ээ. За анх бакалавраар сураад тэгээд цаашдаа яагаад бүр улам гүнзгийрэх болсон бэ тий. Магистраа сурах болсон, бүр докторийн хүртэл явах болсон. Тэгээд одоо хөшүүрг нь яг юу гэсэн бэ? Тийм. Тэгээд одоо юу гэдэг анх сэтгэл судлал гэдэг нэг төсөөлөлд орж байгаа тийм үү? Тэнгуү тэр сэтгэл судлалын бакалаврын түвшинд сурж байгаа тэр мэдлэг хизээч миний сэтгэлийг бол нөгөө одоо хангаж чадаагүй гэх юм уу? Яг сэтгэл ханамж өгч чадаагүй гэх юм уу? Би яг хүний талаар мэдмээр байсан тийм бүх зүйлийг мэдэж авч чадаагүй. Гэхдээ маш олон хийсвэр ухагтуунуудтай үлдсэн байсан байхгүй юу? Тэгээд тухайн үед зүгээр эгоны төвшөнтэй би сэтгэл судлаар сурчаад байна тий. Гэтэл яг хүн рүүгээ бохоор би яг нөгөө их сургуулиудын энэ жилүүдэд донтолт дээр ажилладаг байсан юм. Яг хүмүүсийг архинаас гаргадаг газар одоо дадлага хийдэг гэсэн. Тэгээд яг жинхнээсээ хүмүүсийн бодит амьдралтай тулангууд миний сурсан зүйл гэдэг байгаа тэр зүйл нь ерөөсөө надад туслахад хангалттай зүйл байгаагүй. Тэгээд энэ нөгөө илүү гүнзгий мэдлэгүүд байгаа гэж би үргэлж итгэжсэн тий. Тэгээд энэ нөгөө би болоогүй мэн гэдэг мэдрэмжийг үргэлж авч байсан. Тэгэхээр цаашдаа явах вэ гэхээр сургал замалтж байгаа байхгүй. Тэр донтолттой ажилладаг байсан гэдэг чинь шүү дээ. Жишээ нь дадлага хийдэг байсан газар гэдэг яг хүмүүсийг архинаас гаргадаг газар. Тэр үед бол гаргадаг гэж байгаа нөгөө сургалт явуулах замаар дээр чинь нөгөө маш олон нөгөө одоо зэрэг үйлчлэгнүүд одоо гэдэг нэг талаас нь археологи хэмжээ, нэг талаас яг сэтгэл зүйч, нөгөө талаас илүү нөгөө ухуулах чиглэлийн одоо лекторч гэдэг юм уу тий. Ингээд нөгөө маш олон талтай бүлийн сэтгэл зүйч юм маш олон талаас нь дайрдаг одоо нийлээд тийм цогц сургалт явуулдаг газар ажилладаг байсан. Тэгэхэд бол яг нөгөө хүмүүс дээр бас гарч байгаа өөрчлөлтүүд тухайд нэлээд уран зориг болж илсэн л да. Надад яг хүн үнэхээр одоо хүсхийн бол өөрчлөгдөж болдсон юм байна. Гэхдээ яг энэ өөрчлөлтийг авчирхад тэр өөрчлөлтийг авчирж байгаа баг хамт олон тэр хүмүүснээс нэлээд чухал үүрэгтэй оролцоод байгааг бас харж илсэн л да. Тэгээд яг өөрийнхөө үүрэг рүү буулгаж үзэнгүүт өөрийнхөө чадж байгаа зүйл рүү буулгаж үзэнгүүт яг тухайд яг орд тас чадахгүй байсан гэж бол хэлэхгүй л дээ. Тэр чинь нөгөө одоо юу гэдэг туслахад тэр арга зүйн удирдлагаар бол хангагдсан. Ялангуяа тэр нөгөө яг бэлэн модель дагдаг бас модуль дагж байгаа шүү дээ. Тэгэхээр модуль дагаж ажиллаж байгаа учраас харьцангуй нөгөө мухардалд ороод ахын цөөхөн. Гэхдээ яг тухайн одоо бакалаврын түвшинд байж байгаа тэгээд тэр залуу хүний түвшинд байж байгаа хүний хувьд бол үргэлж юм логикийн хувьд тий
үргэлж нөгөө мэдгүй зүйлтэй алхам тутам тулгараад байсан асуудлууд үүсчихсэн байхгүй. Тийм. Тэгээ ерөнхийдөө бол тухайн үед ойлгож авч ирсэн юм юу гэхээр яг хүн бол үнэхээр хүсэх юм бол өөрчлөгдөж болдог юм байна. Гэхдээ энэ өөрчлөлтийг хийх хүмүүснээс их учиртай юм байна даа л гэж бодож байна. За одоогоор ингээд 17-8 жил сэтгэл судлал гэдэг ерөнхийдөө салбартай ерөнхийдөө холбож явсан хүний хувьд Монгол улсад сэтгэл судлалын салбар ерөнхийдөө хэр хэмжээнд байгаа вэ? Цаашдаа хэрхэн яаж өгч вэ? Одоогоор тулгарч байгаа саадбар хэлбэрүүд ерөнхийдөө юу байгаа вэ гэдэг талаар асууя. Таны ажилласны үндсэн дээр. Хоёлаа энэ дээр бол зэрэг ярилцаа авчи. Би ч гэсэн чамаас асуух юмнууд зөндөө байгаа. Тийм. Яг одоо би сурах байгаа шүү дээ. Гэхдээ миний харж байгаагаар бол мэдээж миний сурж исэн үетэй харьцуулах юм бол одоо тэр их сургуулиудын одоо чанар тий суралцж байгаа оюутны тоо гэдэг юм чинь бүр 180 иргэн гэдэг шиг тий бүр маш их өөрчлөгдсөн байгаа юм шиг. Хүмүүлийн сургууль, хүмүүлийн ихтэй сургууль. За тэгээд Монгол Улсын их сургууль дээр одоо жил болгон тогтмол ерөөхдөө 100-аас дээш ерөөхдөө оюутан залуус сэтгэл судлал гэдэг мэргэжлэр төгсөж байгаа. 4 хүрсээ төгсөж байгаа. Тэгээд миний мэдхийн бусад сургуулийг яаж байгааг сайн мэдгүй. Ямар ч тач хамгийн том одоо хамгийн их оюутнууд төгсөж байгаа энэ хоёр сургууль байх тийм. Бас нэг өөр улсын сургуульд жилд 400 эсэлт авч байгаа гэсэн. Тэгээд яг тухайн үед real time сурж байгаа хүмүүсийн тоо бол 1000 орчим гэжсэн тий. Тэгээд дээрэс нь яг нөгөө муйс хүмүүлэг дээр real time сурж байгаа. Одоо real time гэдэг нэг одоо цагт тий 1 2 3 4 дугаар курсын оюутнуудыг оролцуулсан тооч тий. Энэ тоо нь ерөнхийдөө ингээд хэдэн 100-аараа тоологдчихж байгаа байхгүй. Тэгээд улсын хэмжээнд ахын бол маш олон сургуулиуд байгаа шүү дээ. Одоо сэтгэл судлаар сурж байгаа баг 10 хэдэн сургууль 10 хол илүү давсан баг тий сургаж байгаа. За сүүл үед цахимаар аваад эхэлсэн байлээ тий. Цахимаар бүртгэлүүд аваад эхэлсэн. Дээрээс нь нөгөө бас хяналтгүй байгаа зүйл магистрийн нөгөө эсэлтүүд байгаа шүү дээ. Тэгээ суурьтай хүмүүс орж байгаа, суургууч хүмүүс орж байгаа. Тэгээд одоо яг өнөөдрийн байдлаар сэтгэл судлаар сурж байгаа хүний тоо одоо хэдэн мянгаар тоологдсон. Арай хэдэн мянган руу орохгүй бах. Гэхдээ ер нь 1000 хол илүү давсан. Тоор орчод байгаа хгүй. Тэнгүүд яг энэ нөгөө манай улсын хүн амын харьцаа дээрэс нь манай нөгөө эрэлт нийлүүлэлтийн яг зарчмаар харах юм бол энэ жоохон гажуудалтай явагдаж байгаа байх шиг байна. Гэхдээ яг энийг нөгөө шүүгээд ах нь чаашаа тий. Яг одоо зах зээлийнхаа жамыг дагж байгаа юм шиг нөгөө бодлого зохицуулт ороогүй байгаа хувилбараар яваад байгаа шүү дээ тий. Хүмүүс өөрсдөө чи нөгөө нэг надаас альтруу асууж ирсэн шүү дээ. Та яагаад сэтгэл судлалыг сонгосон бэ гэж? Чи яагаад сонгосон бэ? Би ч яг тухайд 10 жилтэй байхдаа ерөөхдөө бол багасаа ингээд мэрэгжил ингээд хүүхдээ сонгодог доо. За тэгээд миний нэг дургүй юм байдаг гэсэн юм аа. Багш нар ингээд өөрийнхөө ирээдүйн мэрэгжлийн талаар эссе бичрээ, скол зураг зураарай гэл. Би ингээд яг ерөөсөө мэдээлэл өгдөг байсан байхгүй. Одоо энэ хүүхдүүдийн мэддгээр бол цагдаа, эмч, за тэгээ гал сөнөөгч энэ хэдийн мэрэгжил донд л эргэлдээд байгаа байхгүй. Яг тэгээ өөр ямар мэрэгжил байт юм бол доо. За ингээд юм хом засдаг хүн байж болж байна, өөр юу байж болох гэхээр өөр мэдээлэл байхгүй. Тэнгуудлаа яг эдрээс би алийг хүсэж байгаа гэхээр яг үүндээ өөрийнхөө хүсэж байгаа үгүйч мэдгүй байгаа байхгүй. Цагдаа бол яг юу хийдэг талаар одоо мэдээлэлүүд нь байхгүй байгаа шүү дээ. Тэнгүүд нэг худлаа өнийн захиагаад за цагдаа магтаа гэж биччихээ да гэдэг ч юм уу ингээд амар дургуй асуултууд нэглээсэн л та. Яг тэгж явж байгаад яг ерөөсөө мэрэгжил бодохгүй гэсэн үг. Ямар нэгэн одоо рол модель над байхгүй гэсэн үг байна шүү дээ. За тэгж жагаад яг 9 дугаар ангийнхаа зуны амралтаар нэг ном уншсан яг мэрэгжил сонгох талаар. Тэн дээр нэг Климовын тестээс байхгүй. Тэр тестийг бүглээд үзсэн чинь за хүн хүнтэй харьцах мэрэгжил, за тэгээ хүн урлагтай харьцах мэрэгжил гээд энэ хоёр оноо нь болохоор тэнцүү гарч ирж байсан. За тэгээд яг ингээд таамагласны дагуу байсан л да ер нь бол нэрэж хүнтэй харьцах мэрэгжил зүгээр, эсвэл урлагтай харьцах мэрэгжил нь зүгээрээ гэж ерөөхдөө бол бодсон байсан. Эсвэл нөгөө тэмдэгтэй харилцах, эсвэл техник технологитой харилцах нь надаас нэлээд хол санагдчихсан л да. За тэгээд тэр хоёр за салбарын мэрэгчлээ гэж үдээ. За тэгвэл яг ямар мэрэгжил байж болох вэ гэд хүн урлагтай харилцсан гэхээр за миний бодлоор жүжигчин бол гоё юм байна. За эсвэл дуучин бүжигчин ч юм аль нь ч болох юм байна гэж ерөөхдөө бодчихсон. За тэгвэл хүн хүнтэй харилцах мэрэгжил нь юу юм бэ гэгээд үзсэн чинь сэтгэл судлал гэдэг мэрэгжил амар гоё санагдчихсан байхгүй. Сэтгэл судлалт гоё юм биш үү гэд. Яг хөө тэр мэрэгжлийн талаар ерөөсөө огт мэдээлэл байхгүй л те кинонуудаас л харж ирсэн амар гоё там цагаан өрөөнд тэгэл хүн зөвлөөл ингээл үстэ мөнгө зөнгө олоод. Яг тухайд тэр нас нэлээд чухал байгаа юм л та. Тэгээд ерөөхдөө бол хүн урлагтай харьцах мэрэгчлээс жоохон айсан гэхүүд яг өрсөлдөө ихтэй ер нь би чадах юм болоо та гэл нэлээ хичээл зүтгэл нэлээ одоо авиас чадвар шаардна. За тэгэхээр жоохон
хэцүү болоо даа гэж бодоод тэгээд хүн сэтгэл судлаач гэдэг мэргэжлийг ерөөхдөө бол сонгоцсон харцсан байсан гэсэн. За тэгээд 10 жилээ төгсөл ийшээ өгөөл тэгэл мост бүртгүүлээл тэгэл яг сүүлийн судалт тэнцэж харж байсан да. Одоо яг чиний нөгөө өөрийгөө сэтгэл судлалын салбарт ингээ өөрийгөө харж байгаа төвшин хэр боловсруулагдаж байгаа гэж үзэж байна. Яг би нөгөө одоо юу гэдэг хүний талаар чи хэр их зүйл мэдэх вэ? Чи өөрийнхөө мэдрэмжийг зүгээр сурлаж харагдтаарай за. Анх бол яг сэтгэл судлал энэ мост орчоод эхний курс бол яг 2 дугаар курсээс яг ингээ бодсон л та. Би ямар мэргэжлээс байгаа даа. Юугаар сурч яаж яагаад багш нарын хэлж байгаа юм бүр тарих савлуулаад зүрх савлуулаад сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг бол ийм байдаг юм шүү дээ хэцүү мэт багийн хүн хийдэг юм байдаг. Пүү юу вэ ямар мэргэжлээ. За би бол сэтгэл зүйн зөвлөгөө өгөхгүй байна гэж бүр бодож байгаа. За тэгвэл яаж судлаачаар нь надад боломж chance байна уу гэдэг одоо хайж эхэлж байгаа байхгүй бүр нэлээ яг эргэлзэж эхэлсэн л дээ 2 дугаар курсын намар бол ямар мэргэжлээс сураад байна гэл. За тэгээд одоо эргээд одоогийн ан нар ингээд эргээд харсан чинь энэ мэргэжлээс сурсан даайг бол айгүй баярлсан л та. Яагаад тэгэхээр би эндээс яг нэг талаараа амьдралд хэрэгтэй олон чадвар мэдлгүүдийг сурч эзэмшиж байгаа гэдэг ерөөдөө ойлгосон л та. Амьдрал дээр буулгаж болохоор наацх нь гэхтэл одоо хүнтэй хэрхэн яаж харилцах вэ гэдэг талаар л ингээд ороод ирчихэж байгаа. Хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөхдөө яадаг вэ те? Хүнийг орж ирэхээс нь ахвал яаж суух вэ? Биеийн хилэмж яг юу байдаг вэ? За тэгээд хүний нүүрний хувирлыг хүнд яаж мэдээлэл өгдөг вэ гэл. Тийм нарийн төвшин юм заадаг юм те танаа те? Тийм заадаг. Одоо хүний нүүрэнд одоо жишээ нь хамгийн чухал мэдээлэл өгдөг хоёр л ерөөхдөө эргэтэн буюу булчин байгаа. За тэр нь болохоор нүд буюу нүдийг тойрсон ерөөхдөө булчин байгаа. За тэгээд амны дууруулын булчин. Хамгийн их мэдээлэл өгнө. Хүний мэдрэмжийг хамгийн их илэрхийлдэг зүйл бол хүний нүүр байгаа. За тэгээд гарын одоо биеийн хилэмжийг ямар байх вэ? Одоо жоохон урагшаага ингээл суудсан байх нэг. Энийг чинь ямар хичээлийн хамгаалалт дээр үзэх вэ? Нэг сэтгэл зүйн зөвлөгөөний үндэслэл хичээл дээр үзчихсэн. Золзоо багш орж ирсэн. Тийм. Энэ тэр сонирхолтой өгөөчтэй хичээлсэн л да. Золзоо багш өөрөө бас нэлийн практик тал руугаа мэдээллүүд нэлийн заадаг болохоор бас надад сонирхолтой санагдсан. За тэгээд өөрөө бас сонирхчихсан. Яг философийн чиглэлийн мэдлийн мэдээлэл бас их сонирхолтой. Философитой холбогдуулах юм бол. Нөгөө эрдэмтдийн онолууд нөгөө Зигмунд Фрейд руу галаа шүү дээ. Бас их сонирхолтой. Яаж одоо хүн тийм сэтгэдэг байна гэх тухайд. Тэгтээ амар сонирхолтой санагдаж байгаа байхгүй надад ингээл одоо катаксис энэ янз бүрийн ингээл тэ мэдээллүүд ингээл аваад тэгэхээр одоо бүр 100 жилийн өмнө штэ хүн яаж тийм сэтгэдэг ямар сонирхолтой хүмүүсээ гэл тэгэл одоо dark triad энэ гэл үзээд эхлэнгүүт ямар сонирхолтой юм бэ би хүний эмгэгүүд онцлогууд гэл ямар сонирхолтой юм бэ гэл хэлж байгаа байхгүй тийм тэгэл одоо мэдлгүүд нэг сонирхолтой байдаг л их үү яг хүнийг ойлгож эхэлж байна уу гэвэл тийм ойлгож эхэлж гин гэж би бол хэлэхгүй гэхдээ хичээдэг болсон гэж би бол хэлнэ. Хүнийг ойлгох гэж хичээдэг болсон. Өөр хүний өнцгөөс бас харах гэж үзэж эхэлдэг болсон тийм. Тий, одоо чамайг ингээд ярангууд би нэг өөртөө харьцуулж бодож байгаа шүү дээ. Чи бакалаврын түвшинд байж байгаа хүн. Тэнгүүд би болохоор юу гэдэг нь докторийн зэрэг автлаа явж байгаа хүн шүү дээ. Тэг яг мэдээж одоо надад нөгөө цагаан хатархал байгаа заяа одоо та нарын үе рүү чиглэсэн. Яагаад гэхээр биднийг сурч исэн үеийн авч исэн мэдлэг сурч исэн сургууль одоо сургалтын формат те энэ бүх юм чинь маш их зөрүүтэй. Та одоо юу гэдэг нь маш их өндөр мэдээллийн урсгалт те ядж хахад нөгөө мэдлэгийг илүү амархан авах боломжоор нөгөө хангагдсан те. Ер нь бол атаархмаар 90 үед амьдраад байгаа байхгүй. Тэгээ авж байгаа мэдээлэлүүд нь үнэхээр олон талт тэгээд одоо нотлохын суурилж гэдэг юм тиймэрхүү байгаад байгаа. Бидний хувьд ч гэсэн юу гэдэг за ялангуяа би хаа бакалаврынхаа багшаар их бахархдаг л да. Зөвөр нөгөө аль болох англид их сурвалжаас бид нарт нөгөө мэдээлэл олох гэж өгдөг. Бид нарыг нөгөө хичээлийг англи дээр явуулж муулдаг. Тийм биз. Тэгэхээр зөвөр яг одоо би яг юу гэж бодож байгаа вэ гэхээр жишээ нь яг одоо их сургуулийн форматн дээр ч юм уу би хүний сэтгэл судлал гэл ойлгоё гэж тэгж шүү дээ. Тэгэнгүүт яг нөгөө одоо сэтгэл судлал чинь яг одоо орчин үед бүр хитрхи хурдтай хөгжиж байгаа байхгүй. Бүр энэ хурд бол бүр галзуу хурдаар явж байгаа. Өдөр болгон сэтгэл судлалтай холбоотой шин мэдлгүүд гарч иж байгаа. Гэхдээ энэ мэдлэг хаанаас гарч иж байгаа гэж? Энэ мэдлгүүд хаанаас гарч иж байгаа гэхээр нөгөө neuroscience-аас
нөгөө ангаахын талбараас тий хим физиктэй одоо юу гэдэг сүүлийн үед интегрейт хийх гэж оролдож байна. Тэгээ үндсэндээ бол бид нарыг нөгөө хүн чинь нэг талаас хими амтан шүү дээ тий бид нарын бие тэр чигээр хими элементүүд байж байгаа. Нэг талаас бид нар чинь тий тэр тархин дотор маш олон нейронууд яаж хөдөлж ийн гэдгээс хамаараа тий ямар тий физикийн харилцан үйлчлэл тэр дотор явагдаж ийн гэдгийг хүртэл одоо судлаад хэлж байгаа хгүй. Тэгэхээр сэтгэл судлалын мэдлэг гэдэг юм чинь өөрөө яг өдөр болгон одоо бүр хитрхи хурдтай хувьсаад байгаа зүйл байгаа хгүй. Тэнгүүт одоо юу гэдэг чи хийж штэ одоо нөгөө бие хүний онолууд гэдгснээ Юнг, Мунг, Фрейд энэ гэл тий. Тэнгүүт одоо юу гэдэг яг энэ хооронд жишээ нь яг одоо орчин үеийн сэтгэл судлал тэдний аль хэдийн нөгөө орхио явцсан тий. Аль хэдийн энэ тэдгээр хитрхи biased буюу тий алдаатай гажуу тий. Одоо яг хүнийг бүрэн тайлбарлаж чадахгүй гэдгээ ингээд бүр батны хилчээд орхиод явцсан урс болоод байж байгаа шүү дээ. Яг хөө зүгээр миний хувьд яг одоо нэг жоохон шүүж харах гэдэг юм байна. Тэрний юу гэхээр мэдээж бид нар яг нэг альтертай сонгодгуудыг болол мэдээж бид нар гавьяатай шүү дээ. Түүхэн гавьяатай. Гэхдээ яг одоогийн төвшин дээр ингээ харангууд яг одоо тэр онол үзэл баримтлалыг тэг ингээд нөгөө дэлгэрүүлээд туйлын үнэн мэтээр одоо юу гэдэг ингээд нөгөө баримтлагдаг одоо мэрэгчлэнүүд бас байгаад байна. Тэнгүүт яг тэр нөгөө мэдлгүүдийн тэр нэгж мэдээллүүд тэр дотор агуулгадж байгаа нэгж мэдээллүүд нь зарим нь бол үнэн. Гэхдээ ихэнх нь нөгөө худлаа байх магадлал нь угаасаа тэр нөгөө туршилт одоо төрөн гарч байгаа өгүүллүүдээр шинжлэх ухааны өгүүллүүдээр надад няцаагдчихэд учраас тэр жижиг ялгаануудыг олж хараад байдаг байхгүй. Тэнгүүт одоо яг энэ аль жоохон шүүмээр харагдаад байна. Тэгэхээр яг энэ нөгөө Монгол улсад одоо хөгжиж байгаа энэ хөгжил нь жоохон ийм хожигдоод байгаа мó да гэж яг харагдахын хувьд бол харагдаж байгаа. Гэхдээ бас аргагүй. Яагаад гэхээр бид нар нөгөө ном сурах бичиг ашиглаж байгаа шүү дээ ихтэй сургуулиудын төвшөнд. Тэнгүүд ном сурах бичиг чинь өөрөө нөгөө хэвлэгдэх гэж нэг 5-10 жилийн тулан тий. Ер нь бол энэ чинь маш нөгөө том зүйл яг туйлын үнэн, туйлын магадлалуудыг тий одоо нэгтгэж байгаа учраас энэ өөрөө хугацаа шаардлагатай. Тэгээ дээрэс нь олон эрдэмтдийн гараар дамждаг учраас энэ өөрөө яашгүй хугацаа шаарддаг. Тэгэхээр ядаж багта 5 жил ч юм уу нөгөө тэр одоо өнөөдөр хэвлэгдэж байгаа судалгааг тэгээ тэр номонд гарын алганд оруулах гэж ийм хугацааг тулдаг байхгүй. Тэгэхээр бас одоо юу гэдэг нь яг бидний хэрэгжилж байгаа гарын алгууд бүрэн сайн шинжлэхдэггүйтэй бас холбоотой л да. Ер нь тэнгууд би болохоор зүгээр айл болох мэдлэгийг хаанаас авах гэж үздэг вэ гэхээр яг судалгаануудаас тийм одоо өдөр тутам хэвлэгдэж байгаа судалгаануудтай харилцах замаар за гэдэг хамгийн нэгж хамгийн түүхийн мэдээллүүд хаана вэ? Тэд нар нь яг хаашаа чиглүүлж ийн гэдгүүдийг нэгтгэж сууж өгдөг. Тэгэхээр бидний яг ялгаа нэг юм болж байгаа юм шиг байна. Гэхдээ яг би бас одоо нөгөө таад татархдаг гэсэн шүү дээ. Маш олон одоо ялангуяа танаа сургуулийн төгсөгчдөөс ингээд миний нөгөө бахархлыг төрүүлсэн тий маш олон оюутнууд төрдөм билээ. Ялангуяа нөгөө судалгаа суурьтай тий судалгааг сайн хийдэг. Тэгээд энэ маш чухал яг сэтгэл судлал дээр нөгөө сэтгэл судлаач би бол ингэж боддог байхгүй одоо сэтгэл судлалын үе шатыг сэтгэл зүйч болох үе шатыг тий сэтгэл засалж болох үе шатыг би яг ингэж боддог байхгүй эхлээд их сургуулиороо явж байгаа тэгээд судлаач болно тэгээд судлаачаар нэг хэдэн жил ажиллах хэрэгтэй тий багадаа 5 жил ч юм уу тий тэгжиж нөгөө хүний амьдралд ямар олон хувьсгчуд байдсан бэ ямар жижиг олон хувьсгчуд гэдэм бэ гэдэг тэр хувьсгчуудын мөн чанарыг сайн ойлгох үе шат заавал хэрэгтэй байгаа байхгүй тэр хүмүүс. Тэгээд дараа нөгөө зөвлөгөө ч юм уу тэр хооронд бас нэг чухал юм. Энийг нөгөө мөнгөөр худалдаж авч болдоггүй юм. Хичээл зүтгэлээр хичээгээд ч олж авч чадахгүй. Зүгээр амьдрч л олж авч чаддаг зүйл байгаа туршлага. Цаг хугацаанд туулаад. Тэгэхээр энэ нөгөө нэг хооронд үүсэж байгаа энэ туршлага тэгээд туршлагын хажуугаар тэр нөгөө хүнийг ойлгох шалтгаан хичээж ийн гэдэг жишээ шүү дээ. Хичээж байгаа тэр процесс энэ хоёр нийлээд интегрейт хийж тэгжиж нэлээд хэсэг хугацааны дараа хүнийг ингэж бүтэн зургаар нь ойлгох боломжтой болдог. Тэгэхээр энэ нөгөө сэтгэл судлаач гэдэг бол сэтгэл зүйч гэдэг бол айгүй хөгшин мэрэгжил шиг надад санагддаг. Одоо бол би сэтгэл зөвлөгөөгөөр ер нь барагтай их дургу ажилланда. Яагаад гэвэл сэтгэл өөрийгөө голоолаа. Ер нь хэцүү шүү дээ тий. Зөв зөвлөгөө гэдэг чинь бидний нөгөө ингээд тархинда багтаамгүй олон хувьсгчуудыг тэр хүний амьдрал дээр бодчихно. Тэгээ тэр олон хувьсгчуд яаж
Тэр хувьсгч болгоныхын мөн чанарууд нь яг юу вэ? Энэ хүн дээр буухаараа яагаад бууцсан гэдгийг тооцоолно гэдэг чинь маш их ажил байхгүй. Үнэхээр том ажил. Тэгэхээр надад бол сэтгэл судлал үнэхээр хөвшин мэрэгжилсэг санагддаг. Хоёлаа юу ярьж байгаа яваад орчих сайхан тэмлээ. Сэтгэл судлал болохоор шинжлэх ухаан болж хөгжөөд бол яг удаагүй л дээ бусад салбаруудтай харьцуулахад яг ном дээр бичигдсэнээр бол угаасаа 1879 онд тэгэл нөгөө нэгтэй лаборатори байгуулсан гэж хэлж байгаа юм л та. Яг философоос салж тусгаарлсан гэдэг. Тэгээд шинэ сэтгэл судлал одоо яхахгүй таны хэлдэг үнэлдэг гадаад очоод би Зигмунд Фройдыг, Юнгийг нэлээд судалгаа шүтдэг гэх юм бол за тэгэл тийм л хүн юм байна л гэж ерхэд ойлгох юм л да. Яг шинэ үеийн сэтгэл судлал ялангуяа 1970-ад оноос хойш Big Five Murray Costa нараас л ерхэд эхэлж байгаа байх л та. Илүү шинжлэх ухаанч тал руугаа яг улс өөртөөр одоо батал нотлогдохоор тийм хэмжээнд болоод ирэхээр ерөөдөө илүү л одоо судалгаа шинжилгээ рүү орж эхэлж байгаа юм л та. За тэгээд бас таны нөгөө атархдаг гэдэг би нөгөө ингэдэг байхгүй. Одоо тэгж байгаа шүү дээ. Одоогийн оюутнууд мэдээллийн хэлбэг байгаа. Тэр би болохоор ингэж эсрэгцүүлдэг байхгүй. Нөгөө талаас нь харуулдаг байхгүй. За яг хөө тийм байт юм байж. Гэхдээ одоо цагт бас хэцүү зүйл нь юу болсон бэ гэхээр бас над хитрхи олон мэдээлэл чинь бас нэг талаараа сул тал болчиход байгаа байхгүй нөгөө. Одоо яг аль нь үнэн зөв юм бэ гэдгийг одоо олоход хэцүү болсон гэсэн. Тэгээд ялангуяа одоо энэ AI хөгжөөд AI гэдэг чинь бол баг цоошин бүүм тийм ээ. Цоошин бүр 90 үеийн эхлүүлээд байна шүү баг. Гал вирусны дарах гэдэг шиг баг цоошин ингээд бүр 90 бүр эхлүүлж байгаа. За тэгээд энэ AI гэдэг зүйл гараад эхлэхээр баг хүмүүс сэтгэл судлаач гэдэг мэрэгжил баг хэрэгтэй мүү гэдэг дээрээ хүртэл тулж эхэлж байгаа. За өстой харин энэ дээр би бүр батлан да. Тэнгуутлаа тэр одоо маш олон мэдээллүүдээс яг аль нь үнэн зөв бэ гэдэг одоо шүүлтүүр хүртэл бид маш чухал одоо хэрэгтэй болж эхэлж байгаа хгүй тэр шүүлтүүрийг яг хэн заах вэ яг аль нь үнэн зөв бэ яг аль их сурвалжаас үнэн зөв улс ортой мэдээлэл авах вэ гэл маш олон судалгаанууд байна. Бас мөсөн багш нар ч бас хэлдэгтэй судалгаа уншихгүй судлаач нар гэж байхгүй гэдэг. Судалгаа уншихгүй судлаач болно гэж байхгүй. Тэгэхээр та маш сайн судалгаанууд унших хэрэгтэй гэж хэлдэг гэсэн тий. Би чамтай санал нэг талаас та нар мэдээллийн бомб тэг мэдээлэлээр бөмбөгдүүлж байгаа уу яа тий. Тэг үнэхээр AI чинь одоо яг ирээдүйд би лаг өгчнө гэдэгт нь итгэлтэй байна. Тий. Одоо жинхнээсээ хэрэггүй болох үе юм шиг тий. Тийм үе ирэх байх. Гэхдээ AI чинь гараад удаагүй шүү дээ. Дээрээс нөх хэрэгтэй мэдээллийг яг аль нь академикли тий үнэн зөв гэдэг тэр одоо ялгалтуудыг хийхэд хангалттай хэмжээний юунд хүрээг байгаа хгүй төвшөндөө хүрээг яг. Гэхдээ одоо бас AI-г яаж хэрэглэх вэ гэдэг нь нөгөө чухал шүү. Хүрээгүй гэж хэлэх нь бас буруу юм байна л да. AI-г яаж хэрэглэх вэ гэдэг нь илүү чухал болчихж байгаа хгүй. Жишээ нь судалгаа орчуулуулахад ч юм уу те тэгж хэрэглэж байгаа бол энэ зөв хэрэглээ. Эсвэргээрээ зөв шууд нөгөө бэлэн бүтээгдэхүүн те мэдлэг авъя гэж ивэл шууд тэрийг одоо AI-г өгч байгаа зүйлийг мэдлэг гэж хүлээж авах юм бол энэ амар учир дутагдaltaй. Жишээ нь миний нөгөө одоо за докторийн судалгааны ажлын сэдв байгаа шүү дээ. Тэр сэдвийн талаар AI-д мэдгүй. Одоо би хичнээн мянга асуугаад ч би өөрийнхөө боловсруулсан тэр нөгөө одоо гэдэг онлайн үндэслэлч гэдэг юм уу те. Тэрийг би яаж ч асуугаад AI надад гаргаж өгч чадахгүй. Тэрийг би нөгөө яг үнэхээр олон жилийн турш бодож байгаа боловсруулж байгаад хийж байгаа шүү дээ. Тэгэхээр маш олон судалгаануудыг ингээд уншиж агаад тэгээд дундажлж байгаа шүү дээ. Гэтэл AI болохоор тэр ерөнхий тавьж байгаа мэдээллийн параметр нь одоо юу гэдэг мэдээж над чиг одоо юу гэдэг 1500 судалгаан дээр суурлаад ч юм уу 2-3 судалгаан дээр суурлаад ч юм уу гэхгүй л хаалта илүү 200-300 сая мэдээлж гэж магадгүй. Мэдээллийн параметр нь маш их гэж магадгүй. Гэхдээ тэр дунд чинь нөгөө хэрэггүй мэдээлүүд нь хэрэг байгаа, хитрхи байс нь хэрэг байгаа вэ гэдгийг яг одоо хүний төвшөнд ялгаж ангилах нь ер нь өрөөсгөл байгаад байгаа юм байна л дээ. Тэгэхээр жишээ нь AI бол та нарт одоо юу гэдэг маш их тус болох зүйл мөн. Тэгээ чи сэлж ш аль нь үнэн аль нь зөв ингээд те. Тэр ерөөсөө л амархан. Яаж ангилахын судалгаалдаг. Тэгэл болоо. Шууд AI те ингээл мэдлэг гимшиг ингээ нөгөө шууд AI-с асуулт асууад тэр хариултсандаа итгэж үнэмшин гэх юм бол энэ тэрийг нөгөө мэдлэг гэж хүлээж авахгүй л ах хэвээр л доо. Ер нь бол. Тэгэхээр судалгаатай л харьцсан. AI-тай судалгаа гэдэг ингээд юу гэдэг нийлүүлж ингэж харьцаж ивэл энэ бол зөв хэрэглээ. Тэгээд эн чинь нөгөө та эдийн хурдыг гүйцэтгэлийг сайн сайжруулах зүйл юм байна.
Ингээд цоошин төрлийн баг cognitive bias гарч ирж болох юм шүү дээ. AI-аас авсан шууд мэдээлэлтэй. Шууд бодит мэдээлэл үзчихвэл энэ бол нэг төрлийн бас шин төрлийн bias. Жишээ нь дөнгөж өчигдөр надад хүн одоо өөрийнхөө AI-ыг үзүүллээ л дээ. Тэнгүүд хүүхэдтэйгээ асуудалтай байгаа. Тэгээ хүүхдийнхээ асуудлыг бичиж байгаа. Хүүхдийнхээ асуудлыг AI руу бичиж явуулчих. Гэтэл тэр асуудал донд юу харагдаж байгаа гэхээр тэр хүн аль хэдийн тэр хүүхдийнхээ асуудлыг бичиж байхдаа аль хэдийн өөрийнхөө одоо тархин дотор үүссэн тэр biased бодлоод алдаатай гэсэн үг ч тийм. Ер нь юу гэдэг bias-ыг яг юу гэж орчуулж байна? Алдаатай гажуу бодлуудаа аль хэдийн мэдээл болгоод AI руу өгсөн байхгүй. Тэгэд өөрийнх нь AI одоо буцааж хариулт арга замуудыг гаргаж өгөхдөө хөтлөгдөөд тэгээд илэрхий яг нөө туйлын буруу байхгүй шүү дээ. Ер нь хантай. Гэхдээ заримдаа хитрхи ингээд нөгөө гажуу мэдлэг рүү хөтлсөн юмнууд үзүүлж байгаа байхгүй. Тэгээд тэр дунд би нөгөө яг одоо юу гэдэг ороод ирэхээр за яж энд ингэж байгаа юм яа. За яж AI чи ингэж ийн гэдэг ингээд нөгөө задалж ангилж чадаж харж байгаа байхгүй. Тэгэхээр AI бол нөгөө юу гэдэг яг одоо сэтгэл судлаачийг орлох төвшин скол сэтгэл судлалын мэдлэгийг хангалттай өгч өгнө гэвэл үгүй юм бэл. Тухайн хүндээ маш их хөтлөгддөг байна. Тухайн хүний юу мэдж байгаа вэ? Асуултын төрлүүд нь юу вэ гэдгээс маш их хамаарч байна. Яаж ч одоо өгөгдөл дээр суурилж одоо мэдээлэл боловсруулаад байгаа шүү дээ. Ямар мэдээлэл өгөгдөлд одоо өгнө. Тэн дээр нь нэг суурилж гаргаж ирээд байгаа тийм. Тэгээ бас хамгийн чухал нь одоо юу гэдэг бидний мэдээллийг 100% яг тэр түүхийгээр нь хадгалахгүй байгаа байхгүй юу? Биднээс мэдээлэл гаргаж аваад аль хэдийн тэрийг боловсруулж хадгалаад байгаа юм шиг байна. Нөгөө өөрсдийнхоороо ингээд нэг юм боловсруулсан юм шиг харагдаад байна. Тэгээд дараа нь нөгөө түүхийн мэдээллийг аль хэдийн заах устгаж гин устгахгүй нь мэдэхгүй байна. Ямар ч гэсэн тэр нөгөө авж байгаа харьцаж байгаа мэдээллүүд нь шал юм biased байгаа даа л дээ. Тэгээ би ч нөгөө янз бүрийн байдлаар шүүмжлэлтэй хандан тэгэл deep thinking хийх гэж үзнэ. Тэгээ харангуут угаасаа маш олон biasуд бол харагддаг л. За би нөгөө шүүмжлэлт тал руугаа нэлээ юмсэг жоох шүүмжилж гэдэг учраас жоох хоёулаа адилхан шүү гэдэг. Нэг нөгөө Монголд одоо нэг сэтгэл судлалын салбар маань яг юун дээр яриа гаццаад байна. За ингээд таны түрүү хэлсэн те. За амын гаруу тийм ээ. Маш олон сэтгэл судлаач нар байна. За тэдний яг аль нь яг одоо хүн болгоно л баг хөдөлч хүн болгоно л өссөн болгоно л баг тийм актив те. Янз бүрийн юм нэгээ сургалт нэгээ зохион байгуулаад тэгээд ерөөхдөө бол нэг сертификат өгөөл те чи бол мэргэжлийн сэтгэл судлаач болчлоо шүү гэл би чанд сертификат олгож байна гэл хүмүүс гарч ирээд нь штэ. За тэндээс хүмүүсийг яаж сонгож шилж авах юм те аль нь яг мэдлэг чадвартай сэтгэл зүйч вэ гэдгийг нэг ялгаж таних юм те. Одоо ингээ рилс бичлэгүүд бол зөндөөл гарч ирж байна. Хүмүүс ч бас нэлээд сонирхож эхэлж байна. Яг хүмүүсийн шуураад байгаа сэдв рүү одоо тэр нөгөө trauma за тэгээд ADHD за тэгээд хосын сэтгэл судлал за тэгээд хүүхдийн одоо хүмүүжүүлэх арга техникүүд яасан гэл те. Бясалгалтай холбоотой ч юм уу. За тэгээ зөндөөл одоо мэдээллийн урсгалууд гарч ирж байна. Олон ч хүмүүс шинээр төрж байна. За тэндээс одоо сонсогч нарт маа зориуллаа тий. Тэр дундаас яг яаж мэдлэг чадвартай сэтгэл судлаач нарыг одоо яалгаж таних юм бэ? За энэ бүр хитрхи өргөн шүү заяа. Одоо жишээ болгон дээр өөр юм яригдан заяа. Тэгэнгүүт нэгдүгээрт одоо юу гэдэг дундаж иргэний боловсрал чухал байна л да. Тэр хүн хэр гүнзгий сэтгэж чадж чинь тэр хүн хэр мэдээллийг боловсруулж чадж байгаа вэ гэд. Тэнгүүд одоо чи нөгөө альтер хэлсэн ш нөгөө талаар нэргүүллээ бид нар маш их мэдээлэл дунд байна гэдсэн ш тийм. Заримдаа одоо юу гэдэг зарим нэг сохроор итгэж байгаа одоо экспертүүд чинь заримдаа сохроор итгэж байгаа тэр мэрэгжилтэн сэтгэл судлаач сэтгэл зүйч тийм. Тэр эрдэмтэн одоо лаг хүмүүс чинь заримдаа өөрсдөө маш их гажуу бодол тавьж байдаг. Гажуу бодол хөгжүүлж явж байдаг. Тэгээд тэрийгээ одоо туйлын үнэн мэтээр маш ихтэлтэйгээр бусдад тараадаг байхгүй. Тэрийг шүүмжлэх сэтгэлгээ ямар ч шүүмжлэх сэтгэлгээ одоо байхгүй ч юм уу те сул шүүмжлэх сэтгэлгээ нь сул хүмүүс хангалттай зажилдаггүй шууд авч хэрэгжүүлэх гэдэг хүмүүс яадаг вэ гэхээр тэр мэдлэгийнх нь түгэж байгаа мэдээллийнх нь хортлогод орчдөг. Яаж илэрч байгаа гэхээр тэр амьдралд нь шууд таарахгүй байгаад хаад зүтгүүлээд байдаг те өөртөө ч гэсэн зүтгүүлгээл зааваад л байдаг. Тэгээл тэрийг нөгөө халтар болтор сонссон тэ мэдлэгээ ингээл нөө хавь ойрынхондоо ингээл тулгаал тэ туйлын зөв мөмтэр
ингээл ятгаад л бусдыг энэ чинь нөгөө confirmation biasтай шууд холбогдож болж шүү дээ. Яг өөрт нь таалагдж байгаа хэрэгтэй гэсэн мэдээллүүдэл хүн өөрөө хайж болоод байдаг. Тухайн хүнээс өөрт нь нэг тохирж байгаа ч юм одоо зурхаа дээр нэлээ харагддаг тийм ээ. Яг өөрийг нь магтаж байгаа ч юм уу өөрийнх нь зурхааг илүү тийм saashааж байгаа мэдээллүүдийг шүүрч аваад бусад мэдээллүүдийг хаяад орхигдуулаад байдаг тийм ээ. Наач бодлоо шүү дээ. Тийм шиг юм байна тийм. Тий яг confirmation bias гэх юм бол хоёул арай өөр зүйлийн талаар ярьчихна. Ер нь бол над нөгөө confirmation bias чинь миний хувьд л мөн л дөө нөгөө өөртөө таалагдж байгаа хүнийг олж аваад тэгээ тэрийг шүтгэх тухайгаад байна шүү дээ. Гэтэл нөгөө төгөр бас нөгөө яг энэ олон сэтгэл судлаач чинь юу хэлж байгаа гэхээр огт сонсоогүй мэдлэгийн бас өгöd байгаа байхгүй юу? Сонсоогүй, үзээгүй, хараагүй ч юм уу те. Тэнгүүт нөгөө өөр юм сонсогдонгууд за энэ сэтгэл судлаач юм чинь те. Сколын имэйл юм чинь үнэн л юм ярьж иж таараа гэж нөгөө сохроор итгээд байгаа бас шууд өөрт нь таалагдахгүйсэн ч гэсэн сохроор хүлээж авдаг хүмүүс бас байдаг байхгүй. Тэгэхээр ер нь бол яг энэ цаг үед хүмүүс яаж өөрсдөө сэргийлэх гэхээр өөрсдийнхөө нөгөө шүүмжлэх сэтгэлийг сайжруулж өөрийнхөө те юмыг тэр мэдээллийг зажлах тэр сэтгэлгийг л одоо тэр үйл ажиллагаа шүү дээ үйлдэл шүү дээ. Тэр үйлдэлүүдээ түлхүүх хийх замаар л шүүх боломжтой. Яг одоо confirmation bias дээр би болоод нэлээд өргөн хэмжээний судалгаа хийж л байгаа л да. Тэрийг зөвхөн жоохон байж ад гаргаад ирэхээр ер нь бас энэ нэлээд тус болох юм. Яг сэтгэл судлаачд яаж сонгох юм гэдэг тал дээр. За тэгэхээр сэтгэл судлаач нар бол яг үдээ тийм одоо сэтгэл судлаач, сэтгэл засалч, сэтгэл зүйн зөвлөгөө, тийм ээ сэтгцэн эмч гэдэг яаж ойлгохгүй хүмүүс ингээд тий гаруул гарч ирж лээ. Хамгийн гол нь хүмүүс иргэд өөрсдөө мэдлэг мэдээлэлтэй шүүмжлэл сэтгэлгээтэй байх хэрэгтэй юм тий. Тэр дундаас одоо ялгаж таних. Гэхдээ нэг ийм чухал асуудал байна. Одоо за уучлаарай жоохон шүүч. Яг одоо өөрөө жоохон шүүшээ заяа. Чухал асуудал байна. За би бол чинь танай сургуулийг бол биш үтдэг. Одоо тий танай сургуульд одоо юу гэдэг судалгаа руу чиглүүлж байгаа надад үнэхээр таалагддаг. Тэгээ танай сургуулиас төгсөж байгаа олон оюутнууд яг үнэхээр судалгаа суурьтай яаран зөвлөгөө юм уу гэдэггүй шүү дээ. Гэдэггүй юм шиг гэдгийг ч байгаа л хал та. Зүгээр ер нь тийм хүмүүс надад их ажиглагдсан. Гэтэл яг хажуугаар нь өөр газраас төрж байгаа бас сэтгэл судлаач зөндөө байгаа байхгүй юу? Одоо чинь яг хаанаас гарч ирж байгааг мэдэхгүй. Тэнгүүд тэд нар утгалаараа яаж ийнэ гэхээр илүү зурхайлаг зүйлийг нийгэмд тараагаад байгаа байхгүй юу? Тэгээд тэр чинь нөгөө мэдээж одоо сошиал орчинд идэвхтэй ажиллаж гин те лаг дүр төрхтэй гарч ирж гин те гой сайхан байна, өөрсөддөө ихтгэлтэй байна, сайхан гой хувцалсан байна, лаг тоног төхөөрөмжтэй байна. Гэт ингээд маш олон дэмжлэгтэйгээр, маш олон талын дэмжлэгтэйгээр ийм зурхаа шиг тий худлаа зарим тохиолдолд үнэн биш тий нэг талаас худлаа нөгөө тал яг туйлын үнэн биш. Ийм мэдлгүүдийг туйлын үнэн юм шиг ингээд цацаад байгаа байхгүй. За яг жишээ нь ингэдэм. За нарциссист гэж тэгж шүү дээ тий. Би чамайг нарциссист гэж хэлэх амар амархан заяа. Гэхдээ бид нар ингээ хүнийг тийг шашглаа хийчих нь зөв юм уу те? Шашгалжингуудаа зарим нь шууд нарциссист хүнээс зүхтаа гэд хэлээд байгаа байхгүй. Маш олон сэтгэл судлаачид чинь яг ийм сүлээд ярьж байгаа. Тэгээд тэр шинж тэмдгүүдийн хэлээл те. Хэвээ нэрээ гой шинж тэмдгүүд гаргаж амин хуваа хичээдэг мичээдэг гэл яг нарциссист хүмүүсийн яг номон дээр бичээтэй байдаг. Тэр нийтлэг шинж тэмдгүүдээр нь хүмүүсийг урхитж авч байгаа байхгүй юу? Урхитж авчаад тэгээд одоо нанаасаа зүхтаа гэл те. Одоос яаж ч байсан битгий нөр өмөг гэл ингээл шууд зөвлөгөө өгч байгаа байхгүй юу? Гэтэл тэр яг тэр хүний амьдрал дээр буунгут энэ нөгөө нөхцөл байдал нь өөр гэдэг байхгүй. Жишээ нь хэрвээ нарциссист гэж байгаа юм бол нөгөө талд нь нарциссистыг тижээхтэй хохирогч төрлийн хүмүүс бас өөрсдөө байгаад байгаа байхгүй. Энд чинь нэг юм хоёр туйл шүү дээ. Тэ? Хэрвээ нарциссист гэмт хэрэгтэн гэж байгаа бол нөгөө тал нь бас л байж байгаа. Эдгээр бие биений харилцан фид хийдэг, харилцан өгч авалцдаг зүйлс бас байж л байгаа. Тэгэхээр эдгээр хүмүүс дээр амьдрал дээр нэг ямар хувьсгчуд байгаад байна, ямар тухайн үед cognitive bias байгаа тийм тэ? Одоо cognitive bias гэдэг нь танин мэд хүн гачуудлууд байгаад байна. Тэгээд энэ хүмүүс яг өдөр тутмын амьдрал дээр юу exchange хийж ийн гэдэг ч юм уу тийм тэр олон хувьсгчуудыг судалсны дараа тий үнэхээр бие биенээсээ зүхтах ёстой юугүй юу гэдгийг шийдэх ёстой шүү дээ тий зарчмын үед. Хэдийн нарциссист хэв шинжтэй ч гэсэн зарим тохиолдолд эмпатигаа маш өндөр түвшинд хөгжүүлсэн хүмүүс байдаг байхгүй юу? Тэгэхээр таны нарциссист гэж нэрлэдэг байгаа тэр хүний цаана арта талд нь яг юу байгаа вэ гэдэг нь маш чухал.
Тэгээд жишээ нь заримдаа би амьдралынхаа хямралтай ч юм уу хэцүү хүнд үедээ би нарциссист хэв шинж үзүүлж болж байгаа байхгүй. Би ерөнхий амьдрал дээр маш инэрэнгүү, маш одоо дайчгүй хүн мөртлөөсөө. Тэнгүүт тэр үеийг маань харангуудаа намайг шууд тийг шошголж байгаа нь энэ амар асуудалтай зүйл байхгүй. Тэгээ одоо манай нийгэмдэр ингээд шууд одоо дүгнэлт өгөө шууд зөвлөдөд байгаа юм сэтгэл судлаач нар ерөнхийдөө бол жоохон хортой өрөг гүйцэтгэдэг. Тэгээ тэндээс ч юм болж маш олон хэрүүл гарч байгаа штэ гэр бүлийн төвшөнд, хувь хүний төвшөнд, найз нөхдийн төвшөнд тий. Тэгэхээр бид яаран тэгэж нөгөө дүгнэлт өгөх гэдэг нь өөрөө судлаач бос хэв шинжийг үзүүлж байгаа. Дээрээс нь туйлын үнэн биш мэдлийг тий. Одоо туйлын биш онлыг хүмүүсийн амьдрал руу шууд ингэж тий чихэж, ятгаж, чиглүүлж, хөтөлж хөтлөх замаар хүмүүсийн амьдралд гай болж байгаа хүмүүс зөндөө байгаа байхгүй. Тэгээ эн чинь нөгөө маш ихээрээ байгаа даа л да гол нь. Тэгэхээр ерөнхий утгаараа ингэж энийг нийтээр нарах юм бол нэг Монголд сэтгэл судлалын юм зурхаач шиг юм шиг тий. Хин ч хийж болохоор ч юм шиг тий. Харагдуулаад байгаа байхгүй юу? Одоо энэ дээр бол их гоё жишээ гаргад ирж ирсэн та маань нэг багш. Сэтгэл судлаач сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлдэг хүн одоо тэр мэрэгч төлөвч хүмүүсүүдийн ялгаа нь юу вэ гэдэг. Сэтгэл судлаач сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг хүн бол үйлчлүүлэгчээл яриулдаг. Тийм. Харин мэрэгч төлөвч хүмүүс бол өөрөө тэр хүний эндос бүгдийг ярьж өгдөг. Тийм шийдэлж өгдөг. Чи бол тийм хүн ийм хүн гэдэг. Одоо тарот мэрэг дээр ч гэсэн тийм ээ гарч ирдэг тийм ээ. Роршахын тесттэй зөвлөгдүүлдэг тийм. Роршахын тест бол яа тийм ингээд хүндтэй. Одоо инк плот тест нь бол ингээд за энэ зураг тийм энэ дүрсийг хараад та юу өдөрч яана гэдэг ч юм уу тэр үйлчлэгчээс л одоо мэдээлэл аваад шүү дээ. Тэр хүнийг л яриулаад байна. Тарот мэрэг бол яа тийм зүгээр доош нь харуулж байгаа л нэг дурын нэг хүзэр сонгоолаад тэгэл амьдралын өстө дүүртэн дэлгээлэр чи бол ийм байна, тийм хүн байна гэдэг. Одоо энэ дээр их гоё ялгааг нь гаргаж ирчихсэн. Тэгээд cognitive bias болохоор бас нөгөө тайлбарлах хэрэгтэй байх. Тэгээд тархины зүгээр мэдээлэл боловсруулах систем гэж ерөөдөө ойлгох уу? Таны мэд хүн гажуудал гэж явж байгаа хэ тий. Яг монгол орчуулах нь. Тэгээд нөгөө хүний нөгөө personality type буюу зан чанартай холбогддог уу юу, өөрчлөгддөг зүйл үү юу гэдэгтэй ялгаж хэрэгтэй байх тий. За би бол ингэж бодож байна. Cognitive bias гэдэг нь тухайн байж байгаа тэр нөгөө танин мэдхүү буюу бас итгэж үнэмшиж байгаа нэг тийм жижиг мини бодлууд байж байгаа шүү дээ. Одоо энэ бол туйлын цагаан өнгөтэй юм аа. Тэгээ энэ бол цагаан өнгөтэй, энэ бол хөдөлшгүй цагаан гэж бодож байгаа. Гэтэл яг тэр одоо объектыг харж байгаа бусад хүмүүст энийг яг цагаан гэж харахгүй байгаа. Энэ бол ингээд арцсан хамелеон шинжтэй ч юм уу эсвэл ягаан ч гэдэм үү те. Энийг ингээд өөрөөр харж иж болно шүү дээ. Тэнгүүт хүмүүс яг ер нь bias яаж үүсдэг вэ гэхээр ямар нэгэн зүйлийг хатуу хөдөлшгүй гэж итгэж үнэмшээд эхлэхээр л яг тэр үүсэж байгаа байхгүй. Тэнгүүд энэ cognitive bias-ууд яг хаана хамгийн их ажиглагддаг гэхээр хүмүүсийн нөгөө муухраар итгэж байгаа дүрм журм. Тэ? Итгэл үнэмшил. Дээрэс нь одоо үгтэй хэрэгжүүлж байгаа зарчмууд гэдэг шүү дээ. Өдөр тутмын хэрэгж байгаа. Энэ ингэх л ёстой. За эмэгтэй хүн бол яг ийм байх ёстой ч гэдэг юм уу. Тэр дотор явж идэг зүйл байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нэг зүйлийг хатуу статик одоо хөдөлшгүй тэ энэ ингээд тогтвортой энэ имэрэл байж ах хэвээр гэж туйлын бодоод байгаа тэр үзэл бодлуудад ерөнхийдөө явагдаад байгаа байхгүй. Ерөнхийдөө тэрийг таньж мэдж байгаа тэр одоо алтаал гэж ойлгох юм уу те. Яг эволюцтэй холбоотой хүмүүртэл байдаг зүйл байх те. Нэг амьд үлдэгтэй холбоотой. Наа чин тийм бол ийм гэсэн үг юм байна. Цухтыг гэдэг ч юм уу те. Шууд нэг эволюцтэй холбоотой. Одоо тэр нь болохоор одоо цагт болоод ирэхээр яг үгэнд ингээд саад болж орж иж байгаа юм л те. Яг үгүй юм зүйл юм нь бол хүнд ингээд тусалж илсэн байх те. Яг гинт хүн тэндээс цухтаал гүүгээл ирэх юм бол ямар нэгэн гайвшиг учирчсан юм байна гэл гэс цухт дагаа цухтдаг ч юм уу те. Одоо эволюцтэй судлал гэдэг чил үзнэ үзээгүй. Гүү үзэж байгаа. Энэ өөрөө бүр тэрхий гоё хичээлэхгүй. Бүр энэ өстой хамгийн чухал гоё хичээл юм. Яг манай хичээлүүд нөгөө нуглаад тэр ачааллыг өөр хичээлд үүрүүлдэг нөгөө хөгжлийн сэтгэл судлал байдаг л да. Тийм хөгжлийн сэтгэл судлалаас ялгаатай шүү дээ. Жах үздэг. Тийм. Эволюцийн сэтгэл судлал гэдэг энэ концептууд дээр жишээ нь тий за хүний хаалталт, хүний cognitive bias яг хаанаас гараад ирсэн тий ямар механизмаас гараад ирсэн гэдгийг дэлгэрэнгүй нарийн тайлбарладаг байхгүй. Тэгэхээр одоо яг чиний хэлж байгаачлан энэ cognitive bias бол угаасаа хүн төрөлхтний одоо
өөрийнх нь мөн чанарын хувьд бол мөн чанарын. Гэхдээ яг орчин үед амьдарч байгаа, орчин үед амьдрмаар байгаа хүний мөн чанар энэ байх ёстой юугүй юу гэдэг дээр өөр болчих жоохоо. Өнгөрсөн бүх хугацаанд технологи хөгжөөгүй байхад бидэнд ер нь юу биднийг аварч биднийг юу нэгтгэж юу баялаг бүтээхэд тусалж исэн юм бэ гэдэг энэ том асуулт руу хариулах юм бол cognitive bias гэхгүй. Өөрөөр хэлбэл шашинлаг итгэл үнэмшил. Чи надаас илүү мундаг да тий. Чи миний дээр амчин чи надаас илүү супер хүчтэй дээ гэдэг юм сохроор муухраар итгэж даган дуурайж даган одоо шүдэж биширч тий. Өөрийнхөө хөдөлмөрийг би чамд одоо баг үнээр эсвэл үнгүүгээр ингээд dedicate одоо чам зориулах тухай болчихж байгаа байхгүй. Тэгээ тэрийг бид нар яаж хийдэг вэ гэхээр угаасаа л тэгээ би чамд одоо сохроор 2-3 бодлогоогоор итгэх тухай шүү дээ. Гэтэл ядж хахад нөгөө хүн төрлөختөнд чинь үүсэд одоо хүртэл ингэж амьдрахтаа яг энэ cognitive bias энэ төрлийн бодлууд чинь хэдэн сая мянга байгаа байхгүй. Тэгээд тэр одоо сая мянга тэр cognitive bias чинь хамгийн гол нь яагаад энэ нөгөө бид нар ингэ гажуудал гэж нэрлээд байгаа вэ гэхээр яг одоогийн шинжлэх ухааны дурангаар ингээд тавиад харна шүү дээ. За окей таны наад бодол чинь танд яаж нөлөөлж чинь гэл ингээд харангууд бид нар одоо тэрийг харж чадаад байхгүй хамгийн гол нь. Тэнгүүд тэр чинь өдөр тутмын харилцаанд нь тий ингээд одоо чинь гэр бүл хооронд хос хоёр хооронд харилцах харилцаанд нь дээрээс нь бүр нарийн ярих юм бол тухайн хүний тэр элэг зүр уушиг бөөрөнд нь тий тэр судас тэр цусны урсгалд нь хүртэл нөлөөлөд байгаа тэр бодлууд байгаа байхгүй. Тэгээд бид нарыг тэрийг bias гэж нэрлэж чадаад байгаа. Түүнээс биш өнгөрсөн бүх цаг хугацаараа зүгээр энэ одоогийн хүрсэн хөгжил дэвшил биш зүгээр харах юм бол бид нарыг дандаа амьд үлдээж ирсэн зүйл байхгүй. Хин илүү хүчтэй даган бишэрч те хин юуг зүв бэ гэдгийг бөөнөрөө муухраар дагаж те тэгэж нөгөө бүлгийн зохион байгуулалтанд амжилттай орж ирсний гавь. Одоо орчин цагт нөгөө мэдлэг олон болоод шинжлэх ухааны мэдлгүүд бидний амьдралд нэвтэрсэнтэй холбоотой юу гэхээр нэг cognitive bias гэдэг юм чинь зүгээр сорилтонд ороод эхэлж байгаа байхгүй. Ингээл нэг шинжлэх ухааны олд гараал ирэнгүүт тэрийг бариад хоорондоо мэтгэлцэж чадчих байгаа байхгүй. За энэ ийм л ах хэвээр за зөвхөн энэ хоёулын ойлгомжтой байх үгнээс жишээнээр авч үзье. Эхнэр нөхрийн харилцаа одоо уламжлалт харилцаа те нөхөр одоо ажил хийгээл одоо хөдөлмөр эрхлээл гэртээ ирэл удирдлагаа тэрвэрээ суудаг эхнэр болохоор ардлын авч явдаг мөвдөг гэж харилцаа байгаад шүү дээ. Гэтэл маш олон хүмүүс энийг иймээр л байх хэвээр энэ бол хамгийн зөв амьдралын хэм маяг гэж төсөөлдөг тий. Эндээ итгэж яг энийхээ төлөө энийг авах гэж явдаг тий. Энэ бол төгс гэр бүлийн загвар зарим хүмүүсийн хувьд байгаад байхгүй. Гэтэл нөгөө шинжлэх ухаанчин гарч ирэнгүүтээ дээрэс нь хөдөлмөрийн хувьар өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор энийг хэрэгжүүлэх гэсэн чинь асуудал үүсээд байгаа байхгүй. Байн тий. Тэгээд хамгийн гол нь шинжлэх ухааны дэмжлэгтэй тий. Адилхан ядарсан. Адилхан би физиологийн хөгжилтэй минь адилхан 8 цаг ажиллаа ядардсан байд. Ингээд энэ бүх юмнуудыг мэдээд эхлэхийн цагт бид нар хоорондоо энийг ингээд бариад хөө энэ зарчмыг чи хэрэгжүүлэх гэсэн чи болдгоо гингүүт чинь зөрчил үүсгэж байгаа. Тэ дайнд ажин тэ яхаараа махаараа ингээд хэрүүл үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр орчин цагт хамгийн гол нь яг өмнө цаг хугацаанд тийм хүмүүд зөндөө тусалж исэн тийм yes одоо яг энтэй амьдрахад хэцүү баг. Тэгэхээр бид нэр одоо миний тархинд яг ямар бодлууд жижиг те хамгийн гол нь энэ бодлоо чинь хэдэн саяар байгаа байхгүй. Аль бодлууд нь надад илүү хортой нөлөөлөд байна. Миний эргэн тойрныход хортой нөлөөлөд байна гэж л ангилж чадчих. Тэрийг нь хортойг нь бид нэр bias гэж үздэг байхгүй. Тэгвэл одоо энэ bias-аас ерөөдөө сэргийлэх арга зам бодлоо өдөртөх буюу одоо шүүмжил сэтгэлгээтэй л болж таарч байна уу? Metacognition буюу одоо ингэ яагаад би ингэж бодож байгаа вэ гэж бодлоо нэг эргэцүүлж үзэх. Тийм бодлуудаа бодох тухай шүү дээ. Тийм бодлуудаа одоо эсрэгцүүлж бас үзэх. Тиймээс шүүмжил сэтгэлгээ суух. Одоо жишээ нь одоо survivorship bias гэдэг таваад үзэлтэй нөгөө амжилтанд хүрсэн хүмүүсүүдийг нөгөө хүмүүс хараад байдаг. За нэг амжилтанд хүрсэн за нөгөө рилсүүд гараад байна те. За өглөө яг одоо бас тэдэн цагт бас би бол ингэж жагаад амжилтанд хүрсэн те. Гэл тэнгүүд нөгөө бүх хүмүүсүүд нь тэгвэл энэ амжилтанд хүрч байгаа хүнийг л ингэж яг дагах юм байна гэл яг алхамаар дагсан ч гэсэн амжилт хүрэх байгаад тэгсэн яасан бэ гэсэн чинь амжилтанд хүрсэн 1% л хараад байсан чинь үлдсэн 99% харах нь илүү чухал болж таарч эхэлж байгаа юм л да. Яг юмн дээр бүтлгүүдэд тэр хүмүүс амжилтанд хүрээгүй гэдгээс одоо сурах нь илүү чухал болж таарч эхэлж байгаа ч гэдэг юм уу те. Одоо жишээ нь тэн дээр л одоо ингээд жишээ аваад үзэх те. Яагаад гэдэг асуулт тавихад л ерөөд хангалттай байдаг.
Энэ хүмүүс яагаад амжилт тэгээ амжилтанд хүрээгүнүүд нь яагаад амжилтанд хүрээгүй юм ч гэдэг юм те. За тэгвэл энэ хүнд яг юу чухал болохоор энэ зүйлсийг хийгээд байна ч гэдэг юм уу те. Ерөнхийдөө шүүмжлэл сэтгэлгээ хөгжүүлэх нь bias-аас одоо bias-ыг бол алга болгоно гэж бол байхгүй. Гэхдээ тэрийг одоо өдөрдөн ухамсартайгаар өдөрдөн л гэж яах вэ? Би одоо нэг юм хэлье. Хоёлаа ер нь маш хийсвэр юм ярьж байгаа заяа. Тэгээд энэ хийсвэр юмнуудад яг хүний амьдрал шууд туслах уу гэвэл үгүй заяа. Хоёлаа ерөнхийдөө жоохон юу яриад байгаа шүү за. Одоо хийсвэр юм ярьж байгаа шүү за. Гэхдээ энийг ч гэсэн хүмүүс сонсох хэрэгтэй. Тэгвэл би одоо энэ bias-ыг алга болгох тэр шүүмжлэл сэтгэлгээ гэж яг юу хэлээд байгаа талаар би хэлэх гэж оролдъё заяа. Ийм ээ. За одоо 21-р зуунд чип төр хоёул амьдарч штеп. Чип төрийн заавал мэдэх ёстой мэдлэг гэж байгаа. Яг энэ цаг үед амьдарч байгаа. Гэхдээ энэ мэдлэг юу вэ гэхээр одоо манай сэтгэл судлалын өнцөг штеп шинжлэх ухааны өнцгөөс бол энэ. За хүний хувьсгчуудыг заавал тоолж үзье. Одоо ямар хувьсгч байгаа. Нэг талаас чи гений амтан баггүй юу? Гений материал. Нөгөө талаас чи дааврынхаа боолно. Баггүй юу? За нөгөөтэйгүр чи бас нийгмийнхаа бүтээгдэхүүн. Тэгэхээр чи энтгээр одоо хувьсгчууд хоорондоо яаж харилцан үйлчилдэг вэ гэдэг ерөнхий зарчмыг нэг мэдэх. Нөгөөтэйгүр энэ зарчим миний амьдралд яг яаж буугаад байгаа юм бэ гэдгийг ойлгох. Баггүй юу? Өөрөөр хэлэх юм бол одоо шүү дээ нэг юм болж байгаа. Бид нар сэтгэл судлалын мэдлэг гэдэг ямиг бид нар ер нь жоохон хүний амьдрал руу буулгаж эхлэхгүй болохгүй болчиход байгаа. Юу вэ гэхээр бид нар neuroscience ангаах ч гэдэм үү одоо биологийн талын энэ бүх хүчин зүйлүүдтэй энэ мэдлгүүдийг тэгжиж хүний амьдрал дээр тусаалах зүйлийг хэлж өгмөр байгаа юм. Одоо сэтгэл судлалын мэдлэг дангаараа хэтэрхий хуурай баг. Тэр дангаар нэр зөвхөн судалгаа суурь дээр гэх юм бол гэд бид нар ингээд хийсвэр хугтгнууд яриад дуусчихад байгаа байхгүй. Яаж ярих вэ гэхээр чинь за генетикийн генетикийн талаас нь шүү дээ хүний зан авирын одоо зан авир сэтгэл зүйн төлөв байлаа шүү дээ. Тэр генетикийн талын судалгаануудыг харангуул 35-аас нэг 60 хүртэл хуваар хувьсаж удамшиж орж ирээд байгаа байхгүй. Тэгэхээр нэгдүгээр би гений материал гэдэг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хагас аав ээж гэсэн үг шүү дээ. Гэхдээ яг тэр багтаа бол 30% байж болно. Ихтэй бол 60% байж болно. Гэхдээ яг биологийн нөгөө загварчлалтээр авч үзэх юм бол ээж аавынхаа өндөр мөндрийг ч юм уу яг ерөнхий царай төрхийг 95% хүртэл хуулж болох юм. Гэхдээ энэ сэтгэлзүүдэд буугаад ирэхээр ингэдэггүй. Энэ хувь маш багасдаг байхгүй юу? За гений материал за миний ингэж бод. Миний гений материалын миний одоо юу мэдэрч байгаагийн 35% гений юм байна. Хүлээн зөвшөөрье. Нөгөө нэг чухал юм юу гэхээр энэ заавал орчноор өгдөгдөг. Тэр гений экспрешн гэдэг юмнууд заавал орчноор өгдөгдөг байхгүй юу? Заавал орчинтой харилцан үйлчлэнэ. Тэгэхээр би ямар орчинд байгаа вэ гэдэг тэр орчноо тайлбарлах хэрэгтэй. Тэгээ намайг ямархуу хүмүүс хүрээлээд байна те. Эднэрийн уур нь ямархуу те. Ямархуу хүрээлэл байгаа хэр одоо за мэдлийн хувьд хэрийн, зан төрхийн хувьд хэрийн гэдэг юм тайлтна. Энэ миний дахиад 35%, 40% болчих жоохгүй. За дахиад нэг юм миний даавар, миний биологийн өгөгдөл байхгүй. Миний дааврууд одоо миний яг ямар үйлдэлүүд миний ямар даавруудыг өдөрт дундаа өдөөгд байгаа вэ? Ямар хүнснүүд тий ямар хоолнод миний дааврыг яаж хөдөлгөж байгаа вэ тухай бодох тухай. Энэ өөрөө critical нэг юм болчих жоохгүй. Аль хэдийн нэг. Тэгэхээр энэ нөгөө нэг зарчмуудын энэ хувьсгчуудын харилцан үйлчлэлийг ойлгоод эхлэх юм бол бид нэр шашинтай яаж харьцах юм, бусад хүнтэй яаж харьцах юм, мэдлэгтэй яаж харьцах юм, бусад химийн бүтээгдэхүүнүүдэд яаж харьцах гэдэг бүх юмнууд энэ дээр буугаад ирдэг. Тэгэхээр бид нэр мэдлэг гэдэг юмыг одоо ялангуяа сэтгэл судлалын мэдлэг гэдэг юмыг бид нэр эндээс хайх хэрэгтэй болж таарч байна. Сэргэлтэй юмсын нөлөөллүүд тийм ээ. Өсгчүүдийн нөлөөллүүд. Харилцан үйлчлэл гэдэг бол энэ бол шүтээ өгшөө ер нь бол interaction гэдэг англи дээр тийм. Би чамтай нэлэхээрээ бид хоёр яг яаж харилцан үйлчлээд байна вэ? Тэ? Би тэр одоо болдоотой очихороо яагаад вэ? Би нараатай байхаараа яагаад вэ? Энэ харилцан үйлчлэлийг хүн өөртөө ойлгож тусах нь аягүй чухал байхгүй. Тэгээд тэр дундаас те би альнаас нь зүхтаах вэ, альнтай нь илүү их цаг зарцуулах уу те гэдгээ шийдэх тухай. Гэхдээ энэ дээр дахиад нэг чухал юм юу гэхээр хүний амьдралын өөрийнхөө туршлага шүү дээ. Тэр дотор трама явж байгаа. Тэр дотор resilience буюу тухайн хүний сэтгэлийн хат явж байгаа.
Тэгээд тэр болгоно хүн одоо бодно гэсэн үг шүү дээ. Эдгээрийг зэрэгцүүлээ бодчихвол critical thinking болчих юм л да. Хүний нөгөө одоо бас нэг bias гэдэг юм болоо да. Ингээд юмсыг ингээд бүхэлдэх гээд байдаг. Гэт нэг хайрцаг дотор хийчих гэдэг үзээд байдаг. Nature versus nurture гэдэг. Одоо орчин нөлөөлдөг, ген нөлөөлдөг гэдэг. Аль нэг л одоо илүү гарах гэдэг шүү дээ. Ген нөлөөлдөг гэх юм бол ген дээр илүү анхаарах юм. Орчин илүү нөлөөлдөгээс судалгаа гаргах юм бол тэгвэл орчин дээр л анхаарчих юм байна гэдэг ч юм уу. Гэхдээ яг үндэ энэ хоёр хоёулаа л нөлөөлнө гэдгийг л хүлээн зөвшөөрч хэрэгтэй байна шүү дээ. Угсаа судалгаанууд хийж хэлж байна. Тийм. Энэ нөгөө одоо өөрчлөгдөшгүй алдуурууд болчлаа л да. Ялангуяа сүүлийн үед нөгөө гэмтэрэг хүн гэмтэрхэнд хүрдгүүгүй юу гэдэг асуултанд хариулах гэж үзээд тэгээд наад асуултанд чи хариулсан байхгүй. Заавал ген нөгөө environmentтэй буюу ген орчинтойгоо харилцан үйлчилж тэгжиж юу яана одоо тухайн генийг яг илэрхийлэн 100% болно гэж үзэж байгаа. Чинь гэмт хэрэгтэн дээр илүү ажиглагддаг генийн төрлүүд байгаа. Ген төрөлж гэх нь хаашаа зүгээр идэвхтэй хөлбөр, идэвхгүй хөлбөр, бага идэвхтэй хөлбөр гэж байгаа шүү дээ. Тэнгүүт гэмт хэрэг үйлдэх магадлалыг тооцож байгаа тэр төрөмгийн зан чанарыг тооцоолоод байгаа тэр гений илэрхийлүүд нь заавал тэр орчин хүчирхийлэлтэй орчны нөлөөгөөр дэмжигдээд тэгээд тэр хоёулаа илэрсэн тохиолдолд тухайн гэмт хэрэг үйлдэх байгаа байхгүй. Аль нэг нь байхаараа тухайн хүн гэмт хэрэг үйлдэх магадлал нь багасаа явчихад байгаа байхгүй. Судалгаанууд энийг хэлээд өгч байгаа юм чинь. Одоо нөгөө extrovert, introvert гэж нөгөө ангилдаг байснаа билээ. Одоо аль нь илүү байна вэ? Аль нь бага байна вэ гэдэг дээр. Одоогоороо ч Монгол улсад темперамент ярьдаг хүмүүс тэ мянгараа л байна. Сайхны одоо чинь төрийн байгууллагуудын судалгаан дээр хүмүүсийг темпераментээр нь ангилаад тэгээ темпераментанд зориулж одоо үйл ажиллагаа хийх гэж явж байгаа хүмүүс байгаад байгаа байхгүй. Гэтэл тэгээ темперамент чинь тэ энэ бол гайхамшиг юм. Темперамент бол гайхамшиг юм. Яагаад гайхамшиг вэ гэхээр тэр биологийн үндсийг тоолж байгаагаар бол гайхамшигтай. Гэхдээ зүгээр тэр дөрөнд хуралд хуваачаад тэгээ тэрийг ингээд хатуу юм шиг нөгөө ингээ ангилчаад байгаа л асуудал болохоос шүү дээ. Тэрний тэдөө энэний эдөө гэж тооцож байгаа тэр аргачлал нь бол супер штэ лаг гоё. Зүгээр темперамент одоо л хэрэглэхэд зохимжгүй. Big 5 бол үнэхээр нөгөө олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгаа шүү дээ. Big 5 бол одоо цагт одоо хүм болгоны л одоо сэтгэл судлаач эрдэмтэн хүмүүсүүдийн одоо гараа өргөж одоо нэгтчихэд байгаа л одоо хамгийн эцсийн хувилбар нь шүү дээ. Big 5 гэдэг одоо би хүнийг тэг хүн болгон өмнө бол ICANG ISS ингээ өчнөл хувилбар байсан юм. Тэг хүн болгон нөгөө доктортой илэрж байгаа тэр ялгаануудыг яг тэр чинь тэр 5 ялгаа байгаа шүү дээ. 5 төвшөнд 5 тэр зэрэг дээр хэр ялгаатай юм бэ гэдгийг яг ангилж болоод байгаа юм. Эсвэл нөгөө dark triad юмнуудыг оруулж ирэх гэдэг тийм. 6 олох гэдэг тийм. За подкастын цаг маань ерөөхдөө дуусах гэсэн байна. За тэгээ сүүлийн асуултаа ерөөхдөө асуугаад дуусгая. За одоогоор та яг ямар ажил дээр төвлөрч ажиллаж байгаа вэ? Яг юун дээр төвлөрч ажиллаж байгаа вэ? За одоо бол яг нөгөө илүү forensic psychology дээр төвлөрч байгаа. Гэхдээ энэс өмнө нь юун дээр төвлөрч байсан бэ гэхээр миний нөгөө докторийн судалгааны ажил бол ялангуяа харааны яасан visual memory тий тэр дотор object memory энтрийг яаж бүхэн тархиндаа боловсруулдаг вэ гэдэг чиглэлээр нөгөө онлайн тест судлалын туршилтын судалгаа хийж дуусгасан байгаа. Тэгээд тэр өөрөө маш нарийн сэдв. Одоо чинь яг энэ подкаст дээр өгчих гэхээр хитрхийн нөгөө онлайн нарийн мэдлэг болчих гээд байгаа байхгүй юу. Тэгээд хүмүүс сонирхгүй байх гэж бодоод нэг яриа гэж бодсонгүй. Гэхдээ хүмүүс сонирх юм бол бас маш сонирхолтой практик талтай хэрэглээ тэг байж болох үс байдлаар ярьж олон нийтэд хүргэж болдیں۔ Гэхдээ яг энэ нь нөгөө pop тал нь юу вэ гэхээр гэрчийн мэдүүлэг энтертэй холбогддог. Тэг хүний ерөнхий зүгээр санаа нь хүний ой санамж гэдэг бол маш динамик юм байдаг. Тэг хөдөлгөөнтэй зүйл байдаг. Хувьсах шин чанартай зүйл байдаг. Тэг энэ яаж хувьсдаг вэ? Тэгээ би жишээ судалгааны ажлыг яаж хийсэн бэ гэдгийг ярил энэ тусдаа маш их том зүйл болно л доо. Тэгээ ерөнхийдөө бол яг миний судалгааны төвлөрч байсан зүйл юу вэ гэхээр ой санамж байгаа. Сүүлийн хэдэн жилүүдэд сэтгэл зүйн гэмтэлтээр төвлөрч байгаа трама тий. За одоо бол хуулийн сэтгэл судлал гэдэг эдгээр чинь бүгдээрээ нөгөө сайн найзууд л та. Ер нь тий. Яг судалгааны ажлын хувьд бол би бинтээ маш чухал нэгт холбоотой сайн найзууд.
Тэгэхээр энэ чиглэл рүү илүү судалж байна да. Дараагийн удаа хэрвээ дугаар хийх бол хуулийн сэтгэл судлалын талаар нэг дугаар хийх надад их сонирхолтой санагдаж байна. Ээдээ нөгөө жинхэнэ психопат, нарциссист те одоо нэг гэмт хэрэгтнүүдийг чинь өстой сайхан задлаа шүү те. Тэр дугаар хийвэл их сонирхолтой болох. Яг сонсогчдод нь бас хүсэж байвал стор комент хэлдэг. Яг хүсэж байвал. За тэгээд энэ удаагийн дугаар бол яг нэлээд халан цэлийн талаар л анхандаа шууд сэтгэл судлал гэдэг мэргэжлийг яагаад сонгосон бэ гэж ярьж яснаа сүүлүүгээ жоохон шүүмжлэлт толгойгаа за тэгжсэн cognitive bias руугаа ороод тэгээ сонирхолтой олон зүйлсийн талаар хэрэгдэх ханд шинж ярьлаа. Энэ дугаарыг яг нэрийг чиг яаж өгөх вэ? Одоо яс сайн мэдэхгүй л байна. За тэгээд мета подкастын маань 10 дугаар дугаарыг өндөрлөж байна. За тэгээд мета подкастын маань нэг сонирхолтой уламжлалт юм аа. Нэг гэхээр орж байгаа цочин оролцогч маань за сонсож байгаа. Авьяас үзүүлнэ гэдэг. Сонсож байгаа үзэгч болон сонсогч нараас маань ямар нэгэн асуулт асуугаад ерөөхдөө дуусгадаг гэсэн. За тэр нь болохоор ерөөхдөө юу вэ гэхээр за ер нь юутай ч холбоотой байж болно. Өнөөдрийн ярьсан сэдвтэй холбоотой эсвэл холбоогүй ч байж болно. Ерөөхдөө бол хүмүүсээс таны хамгийн асуухыг хүсдэг асуулт чинь юу вэ? Хүмүүстийг ойлгуулах зорилготой ч юм уу энэ асуултыг хүмүүс өөрсдөөсөө асуугаарай ч гэдэг. Ямар гинти юм бэ те? Тийм асуултууд байвал үзэгчдээс асуугаад тэгээд ерөөхдөө дуусгадаг. За тэгвэл би ингэж асууя. Та яг сэтгэл судлаачаас юу хүлээдэг вэ гэж асууя. Сэтгэл зүйч, сэтгэл судлаач ер нь яг сэтгэлтэй холбоотой ажилтнуудаас яг юу хүлээгээд байгаа вэ гэдгийг асууя. Тэ? Энэ хариулт нь янз бүр гэж болно шүү дээ. Зүгээр яг сэтгэлтэй холбоотой энэ мэрэгжилтнүүдээс танд яг яаж тусалж чадах вэ гэдэг тэ тэр хүлээлт юу вэ гэдгийг мэдчих юм бол тэгээ бидний бас сурж байгаа зүйл энэ сурсан зүйлийн хоёрын хоорондын заагийг тодорхой харж болох юм шиг санагдаж байна. За та сэтгэл судлаачаас юу хүлээдэг вэ? Асууж байна шүү дээ. Сэтгэл зүйч, сэтгэл засалч, сэтгэл судлаачаас юу хүлээдэг вэ? Окей. За өнөөдрийн дугаарт маань сэтгэл судлаач Дорж ханд мань оролцлоо. За тэгээд дараагийн дугаараар бас ямар сэдв байхыг би сайн хэлж мэдэхгүй байна. За тэгээд ямар ч тач та бүхэн маань хүлээж байгаарай. Мета подкастын 10 дугаар дугаар энэ хүн өндөрлөж байна. Дараагийн дугаараар иргэн уулзалтаа түр баяртай.